Хамгийн харгас эмч нарын аимшигт дүүх 1-р хэсэг. Эмч нар бол цагаан өмөрөгтэй тэнгэрийн элч нар юм. Хүндрэлтэн тэдэнд эрүүл мэнд амнасаа даатхан итгэл найдвар хүлээлгсээр ирсэн. Гэхдээ тэдний донд мэрэгжлийнхээ давуу талыг халахвч болгон ашиглаж, дураараа хүний амиар тоглодог маш ханга хариуцлагагүй эмч нар цөөнгүй байдаг. Хөл бөмбөг үзэнгээ мэс засал хийсэн эмч. Швейцарын нэгэн эмнэлгийн мэс заслын эмч мэс заслын үеэр өмнө нь хундаг дар сууж байгаад харин дараагийн удаа дэлхийн хөл бөмбөгийн аврах шалгаруулах тэмцээн үзэж байгаад үйлдэл дээрээ баригджээ. 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Винсент Бечард хэмээх мэс заслын эмч үйлчлүүлэгч өвчтнийхөө хэвлийн хүндийд мэс ажилбар хийж байх үед түүний толгойд Францын Мексикийн хөл бөмбөгийн тэмцээний шууд нэвтрүүлгийг үзэхийн тулд телевизрийг мэс заслын өрөөнд оруулах санаа төржээ. Хөл бөмбөгийн тэмцээний уур амьсгалд умбахын тулд дуугийн чангаснаар мэс заслын өрөөнөөс тэмцээн үзэж буй шүтэн бишрэгчний хашгирах дуу уухай сонсогдох болжээ. Энэ явдлаас 1 сарын өмнө тэр мэс заслын эмч гидсний хагалгаа хийж байхдаа коктейл бэлтгэхэд хэрэглэдэг Италийн согт уруулах опера ундаг жүнзээр уухын тулд хагас цагийн завсарлага авч энэ үеэр туслах эмч нар нь амарч өвчтөн мэс заслын ширээн дээр унтаж байжээ. Азар дараа нь мэс засал амжилттай дууссан байна. Үүнээс хойш эмчийн муу алдар нэр газар сайгүй дуулдах болж дарга халах гэхэд эмч нар нь өмөрч хамгаалснаар хатуу дон гаваад хэрэгээс малтарч торгуул төлөөд өнгөрчээ. Мөнгө олохын тулд буруу онож тавьсан эмч. Америк нэгдсэн улсын баруун хэсгийн төвийн мужи Мичиганы муу нэртэй эмч Фарид Фата өөрийн өвчтөн болох Меги Дорсет булчирхаан өрөвсөлтэй гэсэн онож тавьж химийн эмчилгээ хийлгэх хэрэгтэй хэмээн зөвлөжээ. Эмчилгээний явцад бүсгүй сулдаж ицсэн бие нь өмнөхөөсөө чөлөөд орцсон гин. Тэрээр хоол хийж гэрээ цэвэрлэх байтугай охиныхоо үсийг ч санах чадваргүй болсноос гадна хөл дээрээ ч тогтож чадахгүй байжээ. Хожим нь өөр нэгэн эмнэлэгт хандаад Дорси өөрийгөө булчирхаан өрөвсөлгүй болгоо мэджээ. Фарид Фата эмч хүмүүст хуурамч онш тавьж өндөр төлбөртэй химийн эмчилгээ хийн өөрийн санхүүгийн байдлыг дийшлүүлдэг байсан гин. Пати Хистер хэмээх өвчтөн мөн Фарид Фата эмчтэр ясны чөмөгний шинжилгээ өгсөн бөгөөд эмч шинжилгээний хараг хуурамчаар үлдэж түүнийг архив цус багталттай химийн авшилсан байна. Хистерт мөн л химийн эмчилгээ хийхийг санал болгожээ. Ингэснээр өвчтний бүх ус унаж буйлны асуудалтай болжээ. Фарид Фататай хамт хавдрын төвд ажиллаж байсан эмч хууль шүүхийн байгууллагад түүний талаарх мэдээллийг өгснөөр цагдаа нар баривчилсан байна. Шүүх хурлын явцад тэрээр өвчтнүүдийг хавдартай хэмээн уншилж хэрэгтэй хэрэггүй маш олон химийн тариа хийж байсан нь батлагджээ. Тэр нэгэн хавдартай эмэгтэйд 195 төрлийн химийн тариа хийсний 177 нь огт хийх шаардлагагүй байсан гэдэг. Эмчилгээний дараа бүсгүйн бие муудаж тэрээр шээсний замын өвчтэй ходоод бөөрийн асуудалтай болсон байна. Америк нэгдсэн улсын прокурорын газар Фарид Фатаг 553 хэрэгт холбогдуулан шалгасан ч тэр нийт 7 мужид 17,000 орчим үйлчлүүлэгчтэй байсан учраас энэ тоо түүнээс ч их байх магадлалтай байжээ. 2014 онд Фарид Фата мөнгө олохын тулд өвчтнүүдэд хийх шаардлагагүй эмчилгээ бичиж өгч оншийг нь хурамчаар үлддэг байсан гэдгээ хүлээн зөвшөөрснөөр 45 жилийн хоригхол авсан байдаг. Титан гол төмрийн оронд автерк хийж ойсон эмч. Хавын арлын нэгэн мэс засалч эмч өвчтнийхөө нуруунд мэс засал хийж байгаад ажилдаа хайн хандсны улмаас титан гол төмөр хийхийн оронд ердийн автерк хийгээд ойчихжээ. Мэс засал хийлгэсэн өвчтний нэрийг Артуро Итуралде гэдэг байсан бөгөөд мэс заслын үед 73 нас зоогсон нэгэн байжээ. Хэдэн өдрийн дараа мэс заслыг ёс журмаар нь байлгах үүднээс өвчтний биеэс гадны биетийг зайлуулах нэмэлт мэс ажилбаруудыг хийсэн боловч Артуро саа өвчин тусаж 2 жилийн дараа өвд олжээ. Бүх юм ил тод болоход эмч Роберт Рикетсон мэс заслыг амжилттай дуусгахад титан гол төмөр хүрэлцэхгүй байсан тул гартаа таралдсан хамгийн ойрын зүйл болох автеркийг хэрэглэхээс өөр аргагүй байсан хэмээн мэдэгджээ. Хариуцлагагүй эмчийн эмчилгээ явуулах лицензийг хүчингүй болгосон ч уг эмч эм тарианы хуурамч жороор нэг бус удаа ашиг хонжоо олж байсныг илрүүлснээр 10 жилийн хоригхол авчээ. Хуурамч хагалгаа хийдэг эмч. Мэдрэлийн эмч Ария Сабит хэмээгч нь анх Калифорнид туршилтаа эхэлжээ. Түүнийг ангаах ухааныг ашиглан 20 гаруй удаагийн хуурам эхлэлт хийсэн хэмээн буруутгасан байдаг. 2011 онд Ария Сабит Мичиган руу нүүж тентхийн тарих нуруу нугасны чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг их сургуульд ажилд оржээ. 2012 онд Тоноко Скот хэмээх залуу нуруунд байнга өвдөх болсон гэсэн шалтгаанаар Ария Сабит эмчид ханджээ.
Эмч нуруу нугасны хагалгаа хийх хэрэгтэй хэмээн зөвлөж Скотт ч зөвшөөрчээ. Харин хагалгааны дараа Скоттийн баруун хөлний ар хэсэг, нуруунууд мөн өгзгөөр нь хатгуулж эхэлсэн байна. Тэрээр эмчид хүлтмэн цус буцалж байгаа мэт мэдрэмж төрж байна гэж хэлсэн боловч огт тоогоогүй учраас Скотт өөр эмчид ханджээ. Харин Скоттийн хандсан эмч түнд нуруу нугасны хагалгаа хийгээгүй болохыг тогтоосон байна. Үнэн хэрэгтээ Ариасабет эмч санхүүгийн асуудалтай байсан учраас өөрт нь хандсан өвчтнүүдэд хагалгаа хийлгэх хэрэгтэй хэмээн зөвлөж, хагалгаа хийлгүй нээчгээд буцаан ойдог байсан гэдэг. Үүнийхээ ачаар тэрээр баггүй ашиг олдог байжээ. Сабет маш олон өвчтнийг ийхүү хохироосон бөгөөд зарим нь архаг өвчтэй болж үлдсэн байна. 2017 онд Сабет өөрийн хэргийг хүлээн зөвшөөрч түүнд 19 жил 7 сарын хорхиалыг оноосон байдаг. Шархан дотор нь Марл Мартад ойсон эмч. 1978 онд Америк нэгдсэн улсын Милуоки хотод Глен Такер хэмээхэр гоо сайхны мэс заслын эмчээр ажилладаг байжээ. Нэг өдөр түүн дээр хамар нь хугарсан Йен Лехманыг түргэний машинаар авчирсан бөгөөд эмч үзлэг хийгээд яаралтай хагалгаанд оруулах хэрэгтэй хэмээн зөвлөсөн байна. Уг нь хавдар нь буусны дараа хийдэг хагалгааг Глен Такер эмч хавдрыг нь буулгалгүйгээр өвчин амдах юм өгөөд хагалгаанд бэлдэж эхэлжээ. Ингээд хагалгааны дараа өвчтөн ухаан орохдоо маш их хөвдөлт мэдэрсэн байна. Йен Лехман 2 сарын турш 7 хоног бүр Глен Такер эмчдэр очиж үзүүлдэг байсан бөгөөд дахин нэг удаа хагалгаанд орчээ. Гэтэл амьсгалахад улам бэрх болж эмчтэй уулзахаар хүлээж байхдаа нусаа хүчтэй нийтл хамраас нь их хэмжээний эдээ бэр гарсан байна. Ингээд босон явдлын талаар эмчид хэлэхэд эмч инээмсэглээд чи зүгээр л эдхийг хүсэхгүй байна гэж хэлсэн байна. Залуу өөр эмчид үзүүлэхээр шийджээ. Гэтэл Йен Лехманд үзлэг хийсэн эмч түүний хамар дотор илжилсэн Марл байхыг олсон бөгөөд нилээд удаан хугацааны турш эмчилгээ хийжээ. Гэсэн ч түүний хамар дотогш цөмрөн нэг өглөө бүр хамрынх нь мөгөөрс ил гарсан байдалтай сэрсэн гин. Түүний нэгэн адил хохирсон 10 гаруй өвчтөн Глен Такерын эсрэг гомдол гаргажээ. Гар нь байнга салгалах болсон залуу хагалгаа хийсэн боловч эмчийн буруугаас олж өвчтөн гараа тайруулахаас өөр аргагүй болсон байв. Мөн 1979 онд хөх томруулах мэс засал хийлгэсэн нэгэн эмэгтэй мөн хохирч үлджээ. 1982 онд Глен Такерын эсрэг хавтас тэрэг нээсэн ч тэр загасжилж байхдаа ор сураггүй алга болжээ. Ингээд түүнийг насварсан гэж үзэж байтал телевизийн нэгэн сурвалжлагын үеэр амьд байгааг нь олж мэдсэн байна. Ийхүү 20 жилийн дараа Глен Такер эхнэр болон муурай буудаад дараа нь өөрийнхөө амийг хороосон байдаг. Өвчтөндөө санаатай хохирол учруулсан эмч. Кристофер Данц хэмээхэр 20 жилийн турш мэс заслын эмчээр ажиллаж байна. Энэ хугацаанд ажлын хамтрагч эмч нар нь түүнд хамгийн муу мэс засалч хэмээх нэр тодтгол өгч амжжээ. Тэрээр багын найзуулагч Жерри Саммерст нурууны хагалгаа хийсэн гин. Тэр хагалгааны үеэр нуруунд байрлах артерийн судсыг нь санамсаргүй хайчилсан бөгөөд үүнээс болж их хэмжээний цус алджээ. Хагалгааны дараа Жерри гар хөлөө огт хөдөлгөж чадахгүй байв. Юунаас болж ийм байдалд хүрсэн шалтгааныг олж найздаа компьютер онцлогоо хийхийн оронд Кристофер Данц эмч өөр өвчтөнд анхаарал хандуулсан байна. Үүнээс болоод Жерри гар хөлөө тариулжээ. Өөр нэг өвчтөн болох Джеффри Глидуэлдэд хагалгаа хийснийхэн дараа Кристофер Данцын мэс засалж байх эрхийг нь хассан байна. Тэрээр маш муу эмч байсан учраас хагалгааны багийнхан хүчээр түүнийг ажиллахыг болиулжээ. Гэсэн ч Кристофер Данц өөрийгөө зөвтгсөөр байсан гин. Энэ хооронд өвчтөн Джеффри Глидуэлд биеинд ордож эрчим тэмчилгээний тасагт шилжсэн байна. Түүний гэр бүлийнх нь өөр эмч авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Ингээд Джеффри Дрендал Гэбри хэмээх эмч хагалгаа хийхээр болсон байна. Тэрээр өвчтний хагалгаа хийлгэсэн хэсгийг нээж үзэхэд маш их цочирджээ. Учир нь артерийн судсыг тайрч хоолойны зүслэгийг буруу хийснээс болж шарханд эдээ орсон байжээ. Үүнээс гадна компьютер онцлогоо хийсний дараа Глидуэлдийн хоолойд илжирсэн дав үлдээсэн байхыг олсон гин. Тэгээд эмч нар Кристофер Данцын талаар Техасын эрүүл мэндийн төвд мэдээлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд түүний хийсэн бүх хагалгааны түүхийг судалж үзснээр 2013 онд мэс заслын эмч байх эрхийг нь хассан байна. Түүнийг бусдын эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан хэмээн буруутгаж насан туршид нь хорхиал хунаажээ.